өсвөрт хүрэл аваад залуучууд төрүүлсэн тий. Тэр тэмцээнээс эргээ сайхан дурсвал одоо тухайн үед хин хинтэй үзчихв. Тэр чинь бас сонио 97-д орно гэдэг. Ааха. Тэгээ ус жинэг 92 3 л өдвсөн. Тэгсэн чинь Батрогч гүгэлэрлээ. Багш чамаг 120 бүртгүүлчлээ гэдэг. Юу болоод байгаа юм багшаа гэж. Оюун болд орохгүй гэж нэ гэдэг. За. Тэг 120 нарийн суулгах гэдэг. Тий, чи 120 дороо төрүүлчих гэдэг. Тэгэл үзээл явлаа да. Тэгээ тухайн үед нөр жинч манайхан ч нөө 96-аас дээшээ байх шаардлагатай шүү. Ус уугаад 97 таа зөксөд 5 литрээр орчим ус уугаад 5 литр ланзар 5 литр ус. Тэр чинь бас гайгүй. Монгол дуудгын гайгүй. Азийн аврагд очиж бүр илгээ болсон. Тэгээ тэн чин 120-д одоо манай Дорноговын Батэрдэн Арслан дүүшнийг насаар баг гэтэл жин ихтэй. Тий. Багаж хасч орж байгаа шүү дээ. Эхний зарагт бүзлээ. Эхний нэг хэдэн минут би бол начмууллаа. Тэгсэн нөгөөгч суллаад би мууддаг боос. Оноогоо балгч цаг дуустгүй. Тэгээ нэг үдсээргээ дуусаад. Тэгээ Мукатрыгаа усаад хорц. Тэгээд дөрөвдүгээр хөрчд хэнийг хөдсөн юм лээ. Жагааг хөжлөө. Тэгээ ямарсан аврагын төлөө Ховдын аймгийн арс Эрдэнэ 2 гээд залуу бариад одоо аймагтаа байгаа юм дээр байгаа тийм. Тэгээ Эрдэнэ 2-тойгоо үзээд өстой яг л хоёул үнц барилдаад хоёр талаас ерөөсөө сугалцсаар байгаа л ялчсан. Тэгэл яг л багш төрүүлнээс тэгэл төрүүлээ. Бөөм баяр. Тэгээ Азийн аврагт явна гээд Чукахыг дагшаас бэлтгэлээгээд. За. Ордон дээр очиод нөгөө дархны баяраа багш загнуулаад. Улаагч нүхэл гараа авч мэдвэн хаанхын орох гороод руу. Чи нас маш дармал биш үзгээд авч байсаа гэж ерөөсөө. Танаа өвчнийхэн дармал байдаг шүү. Шав дармал авах юм хэл дээр хайчих шүү гэр. Тэгээ би чи баяраа авч явсан юм бэ тий.